За бүгдээрээ сайн байцгаана уу? Америкт Монгол оюутны холбооны бүх гишүүдийн өдрийн мэндийг хүргэе. Намайг За сайн байна уу? Сайн байцгаана уу? Амаахан бүх гишүүдийн өдрийн мэндийг хүргэе. Сайн байцгаана уу? Бүгдэнд нь өдрийн мэндийг хүргэе. Сайн байцгаана уу? Гишүүдийн өдрийн мэндийг хүргэе. Намайг Дүлгөөн гэдэг 2017 оны Бобын төслийн менежерээр ажилласан. Бодрол гэдэг. Тэгээд Америкт Монгол оюутны холбоонд 2017-аас 2018 оны хугацаанд мэдээлэл технологийн албанд ажилласан байгаа. намайг зөрөгтийн Батанглан гэдэг. Тэгээд Америкт Монгол оюутны холбооны удирдлагын тэргүүний албан тушаал дээр энэ 2017-аас 18 оны хооронд ажилласан байгаа. Намайг Бадраа гэдэг. Би 2017-аас 2018 оны төлөөлөл удирдах зөвлөлд дотоод хэргийн албаны даргыг хийж гүйцэтгэсэн. Намайг Халана гэдэг. Би одоогоор Нью-Йоркийн их сургуульд суралцдаг. 2017 оны 3 сараас эхлүүлэн Амсаагийн гадаад хэргийг хариуцж ажиллаж байгаа. Би намайг Нарангилын зөвшлөг гэдэг Америкт Монгол оюутны холбооны маркетингийн албыг 2017-аас 18 оны хооронд хариуцаж ажилласан байгаа. Мангаачи Мэндиа гэдэг. Одоо University of Illinois Entrepreneurship-ийн сургаал. Тэгээд 2017-аас 2018 оны удирдах зөвлөлийн санхүүгийн албаны даргаар ажилласан байгаа. Нэгт өөрийгөө чаленж хийж өөрийгөө сорж үзэх хүссэн яг Амсаагаас зохион байгуулалтыг build болон AGM-ийг яг зохион байгуулж чадах нь би яг бусад гишүүдтэйгээ хамтран ажиллаж яг бие даасан ажиллаа хийж чадах нь би яг тэр утгаараа би өөрийгөө сорж үзэх хүссэн. Хоёр дахь үйл миний зорилго байгаа. Миний өөрийн сонирхол байгаа. Би олон хүмүүстэй яг ярилцаж олон хүмүүсээс суралцаж олон зүйлс бодлыг солилцож яг өөрийнхөө үзэл бодлыг бас солилцох хүсэлтэй болохоор надад маш их тохирсон гэж үздэг. Энэ ажил яг надад маш их таалагдсан бэ. Тэгэхээр Бобын төслийн менежер төслийг эхлэхээс дуус хүртэл бүх ажлыг удирдан зохион байгуулах шаардлагатай байдаг учраас миний чадварыг тест хийхээс гадна улам сайжруулсан гэж би бодож байна. Яхааргүй Боб хөтөлбөрөөсөн Бобд багшлаад үеийнхэнтэйгээ болон дүүнэртээ өөрийнхөө сурч мэдсэн өчүүхэн ч гэсэн юмнасаа хуваалцах бол үнэхээр гоё байсан. Тэгээд тэтгэлэг өгөх процессыг явуулж байхад одоо Монгол ахлах сургуулийн хүүхдүүд юу хийж гин, ямар амжилт гаргасан байна, юуны төлөө одоо хүсэж тэмүүлж ийн гэдгийг сонсох үнэхээр гайхамшигтай байсан. Scholarship буюу Bob тэтгэлэг гэж байсан. Bob хөтөлбөрийг зохион байгуулах хэвцээ бид нэр 3 хүүхдэд маш авьяастай чадвартай боловчиг төлбөрийн бас чадваргүй тийм хүүхдүүдэд зориулаад 3 хүүхдэд тухайн нэг сургуулийн төлбөрийг бүтэн одоо их scholarship тэтгэлэгтээ суралцуулах гэсэн тийм тэтгэлэг зарлагдсан. Тэгээ зарлагдаа төд удалгүй 70 гаруй аппликейшн хүлээж авсан. За тэндээс 3-ыг сонгоно гэдэг бол үнэхээр амруугүй ажил байсан. Тузад орсноор маш олон хүмүүсийг энд тэнд суралцдаг, хүүхдүүдтэй танилцдаг, маш гоё танилцах шалтгаантай болдог гэх юм уу? Одоо чидэд ингээл нэг хүүхдэд танилцаад өө чи тэнд сурд юм уу? Юугаар сурд юм? Би амсаад идэв штэ. Манай амсаа ийм юм хийдэг. Чи сонирхол тэгээрээ ингээрээ гэх мэтчлэн тэгээд бас өө чи танад манд чинь можид чинь тийм хүүхд тэнд сурд штэ. Чи тэрийг таних уу гэдэг айгуу гоё хүмүүстэй танилцах айгуу тийм боломж олгодог. Төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн болж ажиллах нь баг хамт олноор ажиллах, өөрийгөө зөвөр ойлгуулах, бусдад хамтарч ажиллах, цаг хугацаанд их маш олон чадваруудыг шаарддаг байгаа. Гэхдээ энэ бидний өдөр тутмын сургууль дээр хийдэг групп прожектуудыг бодвол хамаагүй өөр. Жишээлбэл нэгдүгээр гэх юм бол цаг хугацааны хувьд төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн бусад гишүүдтэйгээ бүтэн 1 жилийн хугацаанд нэг толгойтой хамтарч ажилладаг байгаа. Хоёрдугаар гэх юм бол төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүд нь ихэвчлэн өөр можууд өөр сургуульд суралцдаг байгаа. Тэгэхээр өдөр тутмын үйл ажиллагаанд болон амсаагаас жил бүр зохион байгуулдаг уламжлалт үйл ажиллагаануудыг бүгдийг онлайнаар хийж зохион байгуулдаг. Тэр нь бас ажлын их шинэ сонирхолтой хэлбэр байж өгнө. 3-р гэх юм бол зөвхөн өөрийнхөө авсан таск болон өөрийнхөө хариуцж авсан ажлаас гадна бусад гишүүдтэйгээ хамтарч бусад гишүүдтэйгээ тусалцах нь нэг дөр олон төрлийн чадвар сорих бас сайжруулах тийм боломж болдог байгаа. Тодод сонгогдсноороо ер нь бол багаар ажиллах, нэгнээсээ суралцах, хамтдаа шинэ санаа гаргах тийм ер нь бол хувийн хариуцлагатай байж цагаа баримтлах, мөн Монголда хэрэгтэй өөр өгөөжтэй ажлыг хийх маш том боломжийг олгодог. Амуухийн узын гишүүн болсноор маш олон найзуудтай болж авдаг, маш олон гоё дурсамжуудыг хөрвүүлж авдаг. Тэгээ магадгүй одоо их энэ мөчөөс 10 жилийн дараа надаас одоо их чиний хамгийн гоё коллеж амьдралын чинь дурсамжууд юу байсан бэ гэх юм бол амуух одоо үзүүлэлт байсан дурсамжууд би бол яалтчгүй одоо их тэр олон дурсамжуудын нэг бол магадгүй топ 3 дурсамж энийг гэх юм бол би шууд хэлнэ. За хоёрт нь болохоор ур чадвар. Ур чадвар тий харилцааны ур чадвар эсвэл одоо их багаар ажиллах ур чадвар, урт нь
одоо менежмент лидершип ур чадвар. Энэ ур чадварыг яаж сурч авдаг вэ гэхээр ерөнхийдөө ном уншаад тэгээд шууд сураад авчдаг байх. Хамгийн гол нь яг бодит амьдрал дээр practice. Тухайн ур чадварыг тодорхойлохын тулд чинь өөрөө хичээл зүтгэл гаргаж иж сурч авдаг болохоор узад ажиллахад энэ бол маш аюул ур чадвараа хөгжүүлэх маш аюул том боломжтой. Илүү гадал явалтай, илүү их сонирхолтой бас нэгэн жил бас ирэх болов уу гэж би найдаж байна. Тиймээс танд амжилт хүсье. Баярлалаа. Энэ бол боломж ихгүй. Тэгэхээр заавал apply дараа маш их зүйл сурч авдаг. Үнэхээр харамсахгүй тийм жилийг бүтэн нэг жилийн хугацааг яг эсрэг юм бол жилийн хугацаанд маш богино хугацаанд тэгээ маш олон зүйлийг сурч авдаг, сайн найзтай болж авдаг. Тийм болохоор өсвөлийн одоо сонгуульд идэвхтэй оролцоорой. Америкт Монгол оюутны холбооны 2018-аас 2019 оны төлөөлөл удирдах зөвлөлийн сонгуульд холбооныхоо бүх гишүүдийг өөрсдийгөө сориод нэрээ дэвшүүлээрэй гэж уриалмаар байна. Амжилт хүсье. Энэ өөрийнхөө тулшдах хөрвүүлэх том боломжийг битгий алдаарай. Амсагийн туудтай плайд хийж байгаа бүгдэнд нь амжилт хүсье. Та бүхнийг маш гоё энэ сонгуульд идэвхтэй оролцоод дараа жилийнхаа амсаагийн тузаар ажиллаарай гэж хүсэж байна. Амсаагийн тузд байх бол оюутан байх хугацааны маань маш том хэсэг болж чадсан. Тэгээ жил ирэх тусам олон сайхан найзуудтай олж мартагдчихгүй олон дурсамжуудтай болдог. Тэгээ та бүхэн 2018 оноос 2019 оны удирдах зөвлөлийн сонгуульд идэвхтэй оролцож холбооныхоо ирээдүйд төв нэмэр оруулаарай гэж уриалж байна. Тэгээ та бүхэн амжилт хүсье.